хэлье. За энэ тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бол хилцээд батлах нь бол чухал байгаа. За энийг дагж байгаа төсвийн 1000 оны эрхлэх асуудлын хүрээний хуулийн төслүүдийг өнөөдөр ярьж байгаа байхгүй. За өнөөдөр энд 1000 яриач одоо ажлын хэсэг дээр санал өгөх ирэхгүй байна. Бид бас энэ дэгийн үйлүүдээ сайн бодолцооч гişүүдэй гэж байгаа. Яг үндэ хэлгээд зарчмын зөрүүтэй саналыг 2 хоногийн өмнө гаргацсан байх хэвээр. Энд яриал эдэг чимбүрэн дарга дээр бидний энэ ажиллаж байгаа ажлын хэсэг дээр юу ч очихгүй. Хилцлээ гэдэг л юм очино. Тэгээс үлдээ ингээ мухардалт орж байна. Би зүгээр нэг зүйлийг хэлэх гээд байгаа. Би бас хууль зүйн байнгын ороо болон бус байнгын ороон дээр орооч хэлээд байгаа. Одоо энэ засгийн газрын хуралдаан дээр хүртэл мэрэгжилтнүүд ордог байхгүй. Газрын дарга төрийн нэрийн сайдтайгаа орж асуудлаа хамгаалаад гардаг. Тэр хүрэлцэн үү хүрэлцэхгүй би мэдэхгүй байна. Тэгвэл энд одоо ингээд гайлын ерхий газрын дарга эсвэл эрүүл мэндийн яамны яг хариуцлагатай хүн суумаар байна. Ингэж ин чи ихтгэл өмчлөө төр шийдвэрээ гаргана. Энэ усыг хүрэлчин бүр арай ингээд одоо бүр доошоо ороод байна шүү дээ. Ийм байж болох юм уу? Тэг ингээ одоо нэг баахан мэрэгжилтэн гээд одоо газрын дарга нь араас нуугдчихсэн. Энд бачуугаар орж ирээ суух хэрэгтэй шүү дээ. Тэгээд мэрэгжлийн хүмүүсүүдээс ардлаас зөвлөгөөгөө аваад яг засгийн газрын эрүүл мэндийн сайдын хувьд ингмээр байна. Татврын юм уу гайлын газрын дарга нь яг ингмээр байна. Засгийн 2 3 институц нь бас зөрөөдөөвэл энэ саналаа асуудал эрхэлсэн сайдынхаа хүрээн дээр ингээд уулзалт зөвшөлтсүүдээ хийгээ явдаг. Энэ уламжлалт төрийн одоо арга барил чи хайчцсан. Тэгээ гişүүд нь ингээд талд ингээд шийдлгүй хэрэлдээд цаг үрээд одоо энэ дээр өнөөдөр хилцүүлэг яваад юу шийдэхгүй. Энэ дээр юу ч гарахгүй. Тэгэд ийм байна. Тэгээ ерөн зүгээр энэ санал түгэлтийг өгөхдөө байнгын ороо эсвэл одоо ийм асуудал дээр санал түгэлт авъя дагсан үйлүүдээр ирж гинэ гэх юм бол бид нэр 2-3 гишүүнийг маш богино хугацаатай ажилуулад байнгын ороонд мэдээлэл өгдөг ийм жижиг миний ажлын хэсэг гаргаад явдаг ийм зохион байгуулалтанд орохгүй бол гинт орж ирээл гинт имэрдэг зарчмын зөрүүтэй санал гаргаж болдоггүй. Ярилцаж болдоггүй. Одоо яг үндэ хэлгээд чимбүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэцүү. Татврын бодлого дээр бид нэр мэрэгжлийн байнгын орооны санал түгэлт дээр юу ч ирээгүй учраас яваад орно. Энэ байдлаараа энэ тамхины хяналтын хүчин гацх юм байна. Бөө хэрүүл болох юм байна. Тийм учраас одоо Бачаргал дарга маань өөдөөс хараа сууж гин. Уг нь парламентын бас 3 хууль хилцэгдээ явж байгаа. Энэ дээр ингээ байнгын орооны уялдааг хангах дээрээ бас энэ санал түгэлт гарах хугацаа эсвэл тэр өдрөө зарчмын зөрүүтэй гарах дагж байгаа хууль дээр эсвэл мэрэгжлийн байнгын орон гарах эрхийг нээж өгмөр байна. 2 хоног моног гээд ингээд нэг юм. Тэгээ ерөөсөө энэ зөв хэллээ. Хуулийн төслийн